Заавралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй. 25 дугаар суваг телевиз танаа тооны нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. Дулаахан гоё өдөр байна өнөөдөр өстой. Степарн өдөр ерөөсөө ирж үзэж байгаагүй юм байна би ч одоо. Хотоо юм байж ерөөсөө ийшээгээ ирж юм хүм үзэж байгаагүй. Тэ өнөөдөр ийшээгээ нэг ирэх зайлшгүй шалтгаан гарлаа. Тэр юу вэ гэх юм бол за одоо энэ хаалган дээр баг юу байна да. Мэдээлэл байна да хараа. Дэлхийн цирк Монголд одоо ингээд хараа 4-р сарын 12-наас эхлээд тоглоод эхлэх юм шүү. Тэгээд энэний дагуу би одоо энэ циркийн урлагийн талаар одоо маш их зүйлийг хийж бүтээсэн. Энэний төлөө бас зүтгэж байгаа нэг мундаг хүнтэй уулзахаар одоо энэ ирж байна. Энд чинь дээ одоо яг дэлхийн циркийнх нь ирсэн байгаа мó, бэлтгэл сургалж явж байгаа мó гэдгийг нь бол сайн мэдэхгүй. Тэгээд л орж хамтдаа сонирхох. За сайн байна. За ажил өндөр. За яваад ирсэн дээ. За энэ хүн дээ. Өнөөдөр хөөж сууч баха. Тэг суу. За ажил ихтэй удаа хүлэв. Оо, ерөн гайгүй гайгүй. За өнөөдөр юм маань одоо гол дүр. Гол уулзах хүн маань. Тэгэл хэдүүлээ. Хонон доо. Би чаагаар юу яасан бэлээ. Хонон доо зорж ирсэн ч одоо тий. За. За циркийнхантайгаа уулзаг улсын хорд удцсан юм шүү. Сайн сайхан явна. Та Эрдэнэ хотоо улсыг одоо за би бол хувьдаа мэдээд таниатайгаа одоо хоны баригээ зөндөл хараас нь яриад ингэсэн юм чи. Үзэгчдэд бас нэг одоо албан тушаал тэг хийж байгаа ажил, мэрэгжил за гэсэн талаараа нэг сайхан танилцуулаач та. За би намайг нэргүй Эрдэнэ гэдэг. За ер нь бол цирктэй миний амьдрал одоо миний төрсэн цагаас холбоотой. Ягаад гэвэл манай ээж өөрөө циркийн жүжигчин 1976 онд Арднаа үзрийн нэрмж циркийн сургуулийг Улаанбаатар хотод төгссөн. Тэгээд циркийн жүжигчин байхдаа намайг одоо олсон байх нь байна. За тэгээд баярлалаа. Манай циркийнхний нөгөө одоо нэг хиллэгч гэх юм уу одоо нэг тийм үг байдаг. Одоо ер нь циркийн үрдсэн дээр төрж хүн болсон гэдэг. Хуучин ч юм бол нөгөө циркийн манеж үрдстэй байдаг. Нөгөө сургуультай амьтдад зориулаад тэгээд яг нөгөө ээж нь тухайн үедээ одоо залуудаа жүжигчин байж байгаа хүүхдээ төрөх юм бол тэгээд одоо нөгөө мэдээж циркийн менежмент л одоо төрж ийн гэдэг утгаараа тэр утгаараа ер нь бол цирктээс ашгүй холбоотой. За манай ээжийн тал гэх юм бол бүгд соёл урлагийн хүмүүс. Тийм. За манай аав спортын хүн байсан. Тийм. Ширээний теннисний спортын мастер нэргүү гэж хүн байсан. За тэгээд ерөөхдөө бол ухаан орсон цагаасаа гэж ярих юм бол ер нь баг 2-3 настайгаас ахуулаад ээжигээ дагаад цирк руу явдаг. Ягаад гэвэл тэр үед ч нөгөө цэцэрлэг сургуульд ер нь их явах нь бол одоо ингээ эргээд харахад бас нэг явдгүй байсан юм байна. Магадгүй таслаад яваад идэх ч байсан байж магадгүй л дээ. Цирк гэдэг чинь тэгэл өөрөө ингээд аюул шинэ хүндий ингээд өөр л ингээд татчихээ дээ. Тэгээд ер нь бол 3 настайгаас хойш ер нь циркээс баг нэг ч холдоогүй гэж ойлгож болно. За өнөөдөр ингээ баг худалч нь 44-5 жил шахуу циркт ямар нэгэн байдлаар холбоотой ингээд явж байна. За сүүлийн 96 оноос хойш гэх юм бол өнөөдөр хүртэл бүр илүү цирктэй ажил мэргэжлийн хувьд илүү ойр ажиллаж байна. Ягаад гэвэл 96 онд Оросын албаны улсын Бород улсад циркийн сургууль гэж байгуулагдсан. Тэнд Монголоос 3 багш урагдаад тэрний нэг нь манай ээж урагдаж очсон юм. Тэгээ гэр бүлээрээ очивол ер нь 96 оноос хойш Оросын циркийн жүжигчдтэй илүү ойр татна. Ялангуяа менежер, продюсер гэдэг маш олон хүмүүс байдаг. Тэднэртэй найзлахтай, найзлаад ажил хэргийн холбоо тогтоогоод ингээд явж байгаа. Тэгээд 2012 оноос Монголын циркийн жүжигчдийг олон улсын уралдаан тэмцээнд одоо менежерийн одоо хуваар зуучилж ажиллаж исэн. Тэгээд 2013 оноос хойш албан ёсоор одоо ерөнхийдөө олон улсын циркчдийн тэмцээний менежер, продюсер те одоо 2016 оноос олон улсын циркчдийн тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа Монгол улсад төлөвлөж. Одоо бол та бас нэг алба тэргүүлж байна уу? Яг ерөнхийдөө бол нөгөө бид нар ч ямар нэг үйл ажиллагаа явуулахад зайлшгүй одоо нэг тамга гэрчилгээ хэрэгтэй. Энэ ч гэсэн мэдээж илүү нэг ажил хэрэгж байдлаасаа олон улсын түвшинд ажиллахад бол илүү нөлөөлөлттэй. Тэр утгаараа 2013 онд Монгол циркийн хөгжлийн төв төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. За тэгээд ямар учиртай вэ гэхээр нөгөө манай дээр чинь
нэг 60 орчим Монголын циркийн жүжигчид харьяалагддаг. Тэгээд эдгээр жүжигч маань мэдээж олон улсын уралдаан тэмцээнд оролцсон. За дээрээс нь Монголд бас нэлээд хэдэн уран бүтээлүүд ингээд хийн. За гол шалтгаан маань бол мэдээж нөгөө Монголд 2 жил тутам циркийн сургууль төгсөөд гарч байгаа мэргэжлийн залуу жүжигчид одоо ингээд гардаг. Тэгээд эдгээр залуу жүжигчид бас тодорхой хэмжээнд өөрсдийнх нь одоо мэргэжилтэй холбоотой ачааллын жоохон хөнгөлөе гэж бодоод энэ байгууллагыг байгуулсан. За зорилго маань юу вэ гэхээр мэдээж одоо та нар аягүй сайн санаж байгаа циркийн жүжигчид тэгэхээр номерын тавилт те хувцас хөгжим зохиолгох за тэгэл гадаад харилцаа гэх мэт энэ болгоныг одоо тухайн жүжигчин өөр төр ачаал авч хийдэг байсан бол бидний хувьд бол энийг жоохон тусдын болгох үүднээс уран бүтээлчтэн зөвхөн уран бүтээлэл бодог. Түүнээс биш бэлтгэл дууссаны дараа за одоо энийг тоглолтынхаа хувцсыг хаагуур оюулах уу хөгжмөө хинээр бичүүлэх үү те номер дээр ямар найруулагчтай ажиллах уу гэдэг ачаал өөрүүлэхгүй тул бид нар энэ үйл ажиллагаагаа гол зорилгоо болгож 13 оноос хойш ажиллаж байгаа. Манай Монголын жүжигчид бол маш их авьяастай, маш мундаг жүжигчид. Одоо бидний хийж байгаа 2-3 ч уран бүтээлүүд эдгээр нь зөвхөн Монголын циркийн жүжигчид л хийдэг. Өөр дэлхий дээр хаач байхгүй. Ингээд бодглохлоор энэ цирк гэдэг өөрөө ямар их төсвөр дэвчээр цаг хугацаа шаарддаг чинь. Дээрээс нь нэг уран бүтээл гаргах гэж хамгийн багадаа 1 жилийн одоо юу шаарддаг. Тэгээд үнэхээр за энэ бол 7 улсын давцанд уралдаан тэмцээнд ороход олон улсын циркийн бусад тоглолтууданд ороход болчлоо доо гэж бодсон үедээ бол тэгээд тэр бол дахиж хийжээч өөрчлөгдөхгүй. Одоо олон улсын тэмцээн уралдааны шүүгч гэдэг гэж шүү дээ. Энийг ер нь одоо яг дэлхийн аль байгууллагаас ямар юуны шалгуурын дагуу яаж сонгон шалгаруулад ямар шаардлага хангасан хүмүүс нь ороод дэлхийд одоо яг циркийн урлагийн талаар явагдаж байгаа ямар тэмцээн уралдаануудыг шүүх хэрэгтэй гэдэг юм бэ? Энэ болохоор яг нөгөө спортоос арай жоох өөр. Гэхдээ мэдээж олон улсын дэлхийн циркчдийн холбоо гэж Европын циркчдийн холбоо гэж байдаг. Мэргэжлийн холбоонууд бол бий. Гэхдээ эдгээр холбоодууд бол төдийлөн нөгөө тэр шүүгчдийг сонгож шалгаруулах ажил болоод хийхгүй. Миний одоо энэ сонгогдоод шүүгчээр ажиллаж байгаа ажил маань ямар учиртай вэ гэхээр миний бодлоор бол бид нэр 2013 оноос эхлээд олон улсын циркчдийн тэмцээнд Монголын маш олон уран бүтээлчдийг оролцуулсан. Энэ нэгдүгээр оролцсон жүжигчид болгоно тогтмол алтан хүрэл медаль авч энэ хоёрдугаар. Дээрээс нь 2013 оноос эхлээд Дэлхийн цирк Монголд гээд төслийг бид нэр Улаанбаатар хотод зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд 2013-аас 16 онд бид нэр 4 бүрэн хэмжээний олон улсын циркийн шоу тоглолтыг хийсэн. Энэ нь өөрөө олон улсын тэмцээн зохион байгуулж байгаа тэмцээний удирдлагуудад мэдээж нүдэнд нь харагдаж байгаа том шалгуур болсон байна шүү дээ. Энд Монголд нэг ийм хүн байгаад байна. Тэгэхээр энэ хүнийг бид нэр одоо магадгүй шүүгчээр урьснараа бас нөгөө тухайн тэмцээний нэр хүнд магадгүй үгүй ч биш магадгүй. Ямар ч байсан л иймэрхүү тодорхой хэмжээний ажил хийсэн хүмүүсийг л урьж авчирч байгаа. Тэмцээн бол А болон Б гэсэн төрлөөр явагддаг. Нийтдээ жилд 20-25 орчим тэмцээн болдог. Тийм. За тэгээд энэ тэмцээнүүд бол бүгд жил болгон давтамжтай явдаг. За зарим нь бол 2 жилд нэг удаа гэдэг ч юм уу. Тэгээд 2016 оноос хойш би нэг 35-6 орчим тэмцээнд шүүгчээр ажилласан. Одоо ер нь бол А, Б гэлтгүй бүхэл тэмцээнд шүүгчээр ажиллаж байгаа. Би бүр 13 оноос хойш гэж бодсонгүй шүү дээ. Би нэг Дэлхийн цирк Монголд гэдэг юм чинь за энэ нэг Монголд ирдэг болоод 3-4 жилийн үргэлж үзэж байгаа болов гэж бодсон ч юм уу. Үгүй. Гүн биш үү? 13 он тийм шүү дээ. Ер нь бол тий одоо чи бас айгүй зүг ярьж байна л. Юу гэхээр одоо бид нэр ингээд эргээд бодохлоор за яг би болоод нөгөө циркийн гэр бүл төрж өссөн учраас циркийг хэн бүхнээс илүү хараад мэдээд байгаа. Яг бодит байдал дээр бол бид нэг жоохон байхад жилд 1-2 удаа зайлшгүй гэр бүлээрээ циркийн тоглолт үздэг байсан. Энэ өөрөө маш том соёл. За нэгдүгээр, хоёрдугаар дээрээс нь 80-аад оны төс 90-аад оны их үед цирк гэлтгөө маш олон урлагийн салбар бүр үзэгчгүй болсон шүү дээ. 2013 онд яг энэ Дэлхийн цирк Монгол тоглолтыг хийхэд бэлтгэл ажил нь 2012 оноос эхэлсэн. Тэгээ 2012 онд бид нэр за ер нь яагаад ийм олон улсын циркийн тоглолт ерөөсөө байхгүй гадаадад болоод байдаг Монголд ерөөсөө байхгүй. Тэгсэн хэрнээ гадаадад болдог тоглолтод Монголын жүжигчид очиж оролцоод энэ Монголын мундаг жүжигчид гадныхантай яагаад энэ Монголдоо олон улсын тэмцээнд алаан дундаас тэд нар чинь алтан мөнгөн медаль авж байгаа тоглолтоо бодитоор харуулж чадахгүй байгаа юм. Тэгээ ингээд цаг хугацаа ингээд эргүүлээд бодсон чинь
дээр үед ах トゥ социалист орнуудын найрамдал нэртэй олон улсын циркийн тоглолт болж исэн юм билээ. Тэгээд бид нэр ямар нэгэн байдлаар энийг бид нэр ахиулж давуулан биелүүлэх хэрэгтэй гэдэг үднээсээ дандаа дэлхийн шилдэг орнуудын шилдэг жүжигчдийг буюу олон улсын циркчдийн тэмцээнээс алт мөнгө хүрэл медаль авсан шилдэгүүдийг урьж авчрах нь илүү давмгай юм байна. Яагаад тэгэхээр бид нэр үзэгчдийг бид нэр хизээч хуурч болохгүй. Би өнөөдөр үзэгчдийг хуурахад маргааш үзэгч намайг хуурахгүй. Тэгэхээр бид нэр маш том өөрсөндөө шалгуур тавиад өөрөөр хэлбэл жил болгон энэ тоглолтыг бид нэр зохион байгуулъя. Зохион байгуулахдаа энэ номерууд нь дандаа 100% шинэ бай. Хизээч давтагддаггүй. Тэгээ хамгийн багадаа бид нэр 10 орны жүжигчдийг тогтмол жил рүү авчиръя гэд ингээд 13 оноос хойш явж. Яг дунд нь сая ковид гээд нэг хэсэг завсарласан. Тэгээ миний өөрийн нөгөө олон улсын яг 16 онд би олон улсын тэмцээний шүүгчээр явж эхэлсэн. Тэнгүүт нөгөө гаднах ажил бас нэлээд жоох юм анхаарал тавих хэрэгтэй байсан учраас ковидос өмнө бас 2 жил завсарлаад тэгээ үндсэндээ 13 оноос хойш тогтмол ингээд төсөл маань ингээд хэрэгжээд ингээд явж байгаа. Өнгөрсөн 24 онд бид нэр төсөл хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойн тоглолтыг бид нэр зохион байгуулсан. Улс улсаас нэг номеруудыг ингээд одоо урддаг байх нь шүү дээ тий. За танах ирээд танахаас хэдэн номер гардаг ингээд нэг крүү нь одоо хэд 10-ны бүрэлдэхүүнтэй бол манахаас нэг 2 номер гарнаач гэдэг юм уу тий. Ингээд 10 гаруй улсаас ингээд цуглуулад санал тавиад гэрээлээд авчирдаг байх нь шүү дээ тий. Ер нь бол ер нь бол зарчим нь бол тийм. Тэгээд энэ хүмүүс чи одоо жишээл одоо бид нэр 1000 одоо сайхан санал тавиад ирэх баталгаа байхгүй байхгүй. Яагаад байхгүй гэхээр бид нэр дандаа шилдэгүүдийг урьж байна. Аливаа улсын жүжигчин хэдий чинээ шилдэг нэр хүндтэй байх тусам төдий чинээ тэр хүний эрэлт зах зээл дээр маш их байгаа байхгүй. Үнэтэй байна тийм. Үнэтэй байна. Дээрээс нь эрэлт ихтэй байна. Тэгээд ерөнхийдөө бол яг хөө миний одоо олон улсын тэмцээний шүүгч хийж байгаа байдал маань тодорхой хэмжээгээр бас жоохон нэг давуу ирэх байгаад байгаа. Магадгүй өөр нэг улсын одоо юу гэдэг циркийн компани хүн санал тавих эрдэнэ санал тавихад магадгүй жоохон наашлуулах боломж ч юм. Дээрээс нь миний хамгийн одоо гол баримтлагдаг зарчим юу гэхээр бидний нэг муу хувь гэдэг чинь мод монголоор дуусна гэж аливаа юмны хамгийн сүүлийн загварамж гэдэг юм уу те хамгийн одоо айл 3-4 жилийн өмнө тренд болж исэн Монголд орд би энэндээс бүр айгүй үйтэй байдаг. Тийм учраас би одоо яг өнөөдөр циркийн зах зээл дээр ямар номер хамгийн шилдэг тэр болгоны цаг алдалгүй авчирна. Бусад улсууд Монголын дараа очих. Энэ нь бас өөрөө маш их эрсдэл дагуулж байдаг. Эрсдэл нь юу гэхээр тухайн хүний амлаж байгаа цалингаас заавал давуулан биелүүлэх. Зарим тохиолдолд бол бизнес классаар авчрах жишээний ч юм уу. Ер нь бол тэгэл Монголынхаа үзэгчдэд шин сайхан юмыг яг тухайн цаг үед нь үзүүлэхийн тулд маш их эрсдэл цаг хугацаа ер нь бол зарцуулж байгаа шүү дээ. За ингээд юу үзэх вэ? Тэгэхээр л одоо нөгөө л цахан гар утастайгаа дэлгэцтэйгээ найзлаад тэгэл нэг юм орчноос тасарсан хаалттай тий нэг ийм одоо болж одоо хүмүүжээд нь шүү дээ нэг хэсэг тий. Тэгэхээр энэний чи одоо яг гой задлах, сэтлэх тэр хүүхдүүдэд хамгийн үзэх дуртай, хамгийн сонирхолтой, хамгийн зөв одоо энэ соёлын гэх юм уу одоо спорт одоо юм өв тэгш би хаад ч юм уу те нэг ийм юмны мэдрэмжийг өгөх гол сегмент бол энэ цирк юм аа гэж би бол дотоо боддог байхгүй. Ер нь олон ч хүн санал нэг байгаа бах те. Тэгэхээр одоо энэ боломжийг ашиглаад энэ ч дандаа амралтын өдрөл юм биш үү? Тийм зөвхөн хагасаа бүтцээр тоглож бүх өдөр байхгүй юм биш үү? Тийм ердөө 8 өдөр л тоглоно. Тийм. Тэгээ ер нь бол тийм дэлхий дээр ерөөсөө гэр бүлэрээ үзэж болдог цорын ганц урлаг бол цирк. Дээрээс нь циркийн урлаг өөрөө цорын ганц амьдаар үзчихэж тэрний гоё сайхан тэр ажил гүйцэтгэг амьдаар үздэг. Ямар ч гоё бичлэг киног бол бид нэр уцаар ч юм уу телевизээр ч юм үзээд ойлгоод ингээд ойлгох юм ойлгох шүү дээ. Гэтэл цирк бол тийм ш. Заавал амьдаар үзчихэж энэ олон 10-20 м өндөр дээр гарч хийж байгаа үзүүлбэр энэ агаар дээр 4-5 эргэж байгаа үзүүлбэр дээрээс нь энэ манай тоглолтод зайлшгүй мото экстрим шоуны үзүүлбэр ирдэг. Энэ удаагийн одоо Дэлхийн цирк Монголд 2025 тий одоо энэ чи хэд дэх удаагаа зохион байгуулж байгаа. За олон одоо яг тоглолт зохион байгуулахнаар бол хэд хичээл юм бэ? Ковид модын завсарлага нь бол ийм учиртай. Дэлхийн цирк Монгол тэгэхээр хүмүүс зөвхөн нэг тоглолтыг бодоод байгаа. Бид нэр Дэлхийн цирк Монгол гэдэг бүрэн хэмжээний төсөл өгөхгүй. Эн чин дундаа Дэлхийн цирк Монгол тэгээд олон улсын тоглолт 6 8 дахь ч байна уу болж байна. Дээрээс нь бид нэр Монголд анх удаа
2014 онд мөсөн циркийг Москвагийн Никулины нэрмжит циркийн мөсөн циркийн шоуг Монгол улсад анх удаа авчирсан. За дээрээс нь бид нэр Монголынхаа жүжигчтэй хамтраад Мадагаскар үлгэрийн циркийн тоглолтын ерөнхийдөө энэ төсөл маань өөрөө олон улсад болдог Монголд тоглогдож байгаагүй тоглолтыг бид нэр олон улсын жүжигчтэй болон Монголынхаа уран бүтээлчтэй хамтарч хийх энэ одоо төсөл буюу түрүүний миний яриад байгаа цирк үздэг байсан соёлыг бид нэр жоохон ч ихсэн авчирээ. За дээрээс нь яалтчгүй одоо энэ гэр бүл хүүхдүүдийг хамтдаа энэ сайхан тоглолтыг үзэх боломжийг бид нэр тасалдуулахгүй тулд хийгээд яваад байгаа ажил. Тий. Би зүгээр шуум сонссон шахаа. Одоо энэ удаагийн дэлхийн цирк Монголд гэдэг одоо энэ тоглолтын дээр дэлхийн нэгт одоо ирэмлэгдэж байгаа алиалагч ирж байгаа гэж. Тий. Сонссон. Одоо алиалагч гэдэг юм чинь бол бүр сөбөр амтан байхгүй тий. Тий. Ер нь альва циркийн тоглолтыг алиалагчгүйгээр хийж төсөөлөхгүй. За тэр тусмаа алиалагч хүн циркийн тоглолтын 60 магадгүй 60-аас илүү хувийг дангаараа нуруунд дээр авч гавдаг. Цирк үзээд гарч байгаа хүүхдүүд гэр бүлд хамгийн хоногсон үзүүлбэрүүд юу вэ гэхээр алиалагч үзүүлбэр. Дэлхийн сор болсон суперстаруудыг авчирх нь миний одоо магадгүй мөрөөдөл ч юм уу те. Энэ алиалагчийг би бол бүр 10 хэдэн жилийн өмнө танина. Тий. Тэмцээнд хүртэл би өөрийнхөө хаанхын хүн юм. Итали улсын иргэ. Манай Монгол циркийн хөгжлийн төвийн нэрмж тусгай шагналыг хүртэл гардуулж исэн. Яагаад би энийг ингэж яриад байна гэхлээр одоо нэгэнт чамтай уулзаад ярих боломж байгаа учраас магадгүй одоо энгийн хүн бодохдоо зүгээр нэг мэйл явуулаад эсвэл энэ Эрдэнэ өөрөө циркийн тэмцээний шүүгч учраас явъя гэж явцдаг юм биш үхгүй. Би 2016 онд хамгийн анх Оросын албаны улсын Ижевск гэдэг хотод олон улсын циркийн тэмцээнд шүүгчээр суусан. За. Тэгэхэд энэ хүн тэр тэмцээнд оролцсон. Тэгээд би 13 онд дэлхийн цирк хийгээд эхэлсэн. 16 онд би 3 жилийн дараа шүүгчээр суухад би энэ хүнийг хараад би энэ жүжигчнийг заавал би Монголд авчирна. Энэ алиалагч дэлхийн номер 1 алиалагч Монголд ирнэ гэдэг ч мөр амар юм. Амар юм байхгүй харин. Яг үнэндээ тэр мундаг алиалагчид Эрдэнэгийн тусгай шагнал одоо ямар л ач холбогдол байв юуш байхгүй байхгүй. Зүгээр би бүх хүмүүс ч нөгөө шагналуудаа ингээд цомнуудаа ингээд нэг дор өрөөд ингээд хаяа тоосыг нарчаад харж идэг чинь. Тэр дунд Монгол гэдэг нэр харагдаж байгаа тархинд жоо байлга чиг гэдэг үгнээс би тусгай шагнал өгчихсэн. За тэр цагаас хойш маш олон тэмцээн дээр оролцсон, уулзсан, зарим нэг тоглолтын дээр манай Монголын жүжигчтэй хамтарч тоглосон гэх мэтчил ингээд баян ингээд харилцаатай холбоотой ингээд тэгээд 4 жилийн өмнө саналаа тавьсан. Одоо Монголд энэ саксны NBA-гийн суперстар ирж тоглоод байна шүү дээ. Тийм шүү дээ. Циркээр бол яг л тийм юм байна. Тэгээд бас нэг сони юм нь энэ хүн Монголд анх удаа за тэр тусмаа Аз твд бүр нэг ч удаа тоглож байгаа. Аз твд ирж тоглож байгаа анхны тохиолдол. Дэлхийн топ түвшний хүмүүс ч эхлээд бол мөнгө харддаг юм байна. Тэг. Ерөнхийдөө аюулгүй байдал, аюулгүй орчин. За дээрээс нь зохион байгуулж байгаа баг. Дээрээс нь энэ тоглолт өөрөө хэр түүхтэй тоглолт вэ гэдэг хардаг. Тэгээд бид нэр 13 оноос хойш зохион байгуулсан тэр түүх нь мэдээж байж гэн хоёрдугаар за Эрдэнэ гэж хүн ерхий продюсер ингээд ажиллаж байгаа юм байна. Оролцож байгаа номерууд нь дандаа олон улсын тэмцээнээс алт мөнгөн медаль авсан гэхээр энэ хүн ч өөрөө олон тэмцээнд орж байгаа учраас Монголд ирж байгаа номеруудыг мэддэг номерууд нь байгаа даа байхгүй. Тэгэхээр бас тоглолтын бас зэрэглэлийг хараад байна тийм шүү дээ тий. Тийм байна. Хийж байгаа тоглолт маань өөрөө Монголд анх удаа циркийн хос 2 манежтай дэлхийд дээр бүр 6 тоорон болж байгаа. Монголд бол анхны тохиолдол. Хос 2 манежтай гэж одоо нэг дугуй манежаас ахаад давхар нэг дугуй манеж байгаа юм. Тий. Циркийн манеж чинь нөгөө 13 диаметртэй нэг байдаг бол манайх 2 манежтай. Нэгдүгээр манеж нь эхний номер, дараагийнх нь 2 дээр явна. Зарим тохиолдолд 2 манеж зэрэг номерууд нь тоглоно. Ерөнхийдөө циркийн энэ шинэ урсгал төрөл Монголын хувьд шинэ. Гэхдээ олон улсад бол яг энэ төрлийн шоу бүр эхнийхээ тоглолтыг хийгээ бүр 140 50 жилийн түүхтэй ийм арена шоу байхгүй юу? Нэг цайлчаад тэгээд доош тий. За одоо энд бол одоо яг одоо 2 манеж маань 2 манежтай гэдэг байгаа шүү дээ. Манай болтч. 2 манеж засагдах голд одоо тайз маань энд үстэй тий. Энэ степ аренагийн буюу ерөөхдөө энэ хоккей спортын өөрийнхөө стандарт талбар нь бол
30-60 хэмжээтэй байдаг. Тэгээд бид нар бол ерөнхийдөө нийт заалныхаа 4/1-ийг хаадаг. Ягаад хаадаг гэвэл нөгөө циркийн номерч өөрөө маш олон төрлийн тоног төхөөрөмж шаарддаг. Тэгэхээр нөх хшигний цаана буюу бэкстейж те жүжигчдийн орж гарах хэсгийг бүрдүүлэхийн тулд бид нэр нийт талбайд 4/1-ийг одоо ингээд байхгүй болгодог. За тэгээд одоо ингээд харж байгаа дээр одоо л яг ингээд айгүй цэлийсэн том ингээд хоосон за юм шиг боловч манай 2 манеж тавигдан доор нь битүү хевсэнцрээр бид нэр чимэглээ дээрээс нь VIP зоныг бүрдүүлдэг. За дээрээс нь эндээс дээшээгээ нийтдээ нэг 150 орчим тоглолтын гэрэл нэмэлтээр зогсож нэмэлтээр циркийн тоглолт чи ер нь бол хүн өөрийнхөө биеэр хийж гүйцэлдүүлэхээс гадна тэрийг хүнд яаж хэрхэн зөв гоё харагдуулах вэ гэдэг ажлыг юусоо хөгжим гэрэл за дээрээс нь найруулагч юм. За би бол яг өөрөө продюсер учраас би үзэгчдэд юу үзүүлмээр байна тэрийг би сонгоно. Яаж үзүүлэх вэ гэдгийг найруулагч сонгоно. Тэр утгаараа манай тоглолтын дээр тогтмол одоо алдарт алиалагч Юрий Никулин гэж мундаг хүн байлаа шүү дээ. Тэр хүний нэрэмжит Москвагийн цирк байдаг. Тэдний циркийн найруулагч одоо бидний урилгаар жил болгон ирж өргөтөн ажиллаж манай дэлхийн цирк Монгол тоглолтын ерхий найруулагын ажлыг хийж байгаа нь тийм. Ер нь бол одоо ингээд би яриад л байгаа боловч одоо бидний ард буюу миний ард одоо нэг 240-оос 250 хүний баг тогтмол одоо ажиллаж байдаг. Маш том бүрэлдэхүүнтэйгээр энэ тоглолтыг одоо Монголын үзэгчдэд хүргэхээр л ажиллаж байдгийн байна да тий. Одоо энд нэрэн дурддахгүй байгаа маш олон төрлийн хүмүүс. Дээрээс нь зөвхөн цирк гэхээр дандаа урлагийн хүмүүс баг болоод ажилладаг юм үгүй. Жолооч, аюулгүй инженер, техникч, хөгжмийн найруулагч, гэрлийн техникч, эмч тий одоо ер нь маш олон төрлийн мэргэжлийн хүмүүс нэг баг болж иж одоо энэ 240 шоуны бүрэлдэхүүнтэй баг бий болоод одоо энэ тоглолтыг одоо зохион байгуулдаг. Одоо эн чинь ингээд VIP суудлууд нь бол ингээд бүр манайчтайгаа ойрхон засагдана гэсэн үг байна уу тий. Эндээс бол одоо тасалбарын үн бол нуух юм байхгүй бүгд нээлттэй шүү дээ. Одоо эндээс ахуулаад ингэх юм бол нөгөө 20 30 40 50 суудлууд бол одоо ингээд тариад байж байгаа хөх тий. Одоо ингээд хүмүүс айгүйх асуудаг байхгүй. Яагаад энэ игнээ суудал нь 20 30 40 50 гэдэг 20 мянгийнх нь хамгийн арын игнээ юм уу үгүй байхгүй. Ерөөсөө үн бол яг хуу харагдсан л өөр болохоос биш 20 мянган төгрөгийн билетэнд 1-р игнээч байна, 2-р игнээч байна, 3-р игнээч байна. 30 40 мянга бүгд адилхан. Ерөөсөө степ аренаж өөр 10% игнээ суудалтай. Тэгээ одоо ингээд та нар харж бол хаанаас нь ч харсан энэ тоглолт аюу гой харагдана. Дээрээс нь тийм байна. Яагаад энэ 2 манеж гэдэг юм чинь бас өөрөө бид нар зөвхөн гой сайхан үзүүлэхээс гадна үзэгчдэд хаанаас нь ч харсан энэ циркийн тоглолт харагдахаар зохиолтой, найруулгатай ажиллаж байгаа. Яагаад тэгэхээр 1-р манежинд номер тоглож яхад одоо энтлийн хүмүүс магадгүй уртлыг нэ болчихно. Хамгийн харагдцаатай. 2-р манежинд дараагийн номер тоглож яхад тэр C секторын хүмүүс хамгийн гой харагдцаатай байх чинь юм. Энэ нь тий өөрөө бид нар зохион байгуулаагүй байхгүй. Ерөөсөө олон улсад ялангуяа арена шоуны үеэр баримталдаг одоо билет борлуулалтын систем ганц урлагийн тоглолтч биш сагсан дээр хүртэл тийм байдаг шүү дээ. Игнээс бол секторээс хамаарат өөр үнэлгээтэй. Тэгээд ер нь энэ 15 орны энэ мундаг дэлхийн жүжигчдийг 20 мянган төгрөгөөр 1-5 хоолны ч үнэгүй билет байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингээд та нар харж ивэл хаанаас нь ч харсан манай тоглолт бол 100% одоо гарын ахаар тавьсан юм шиг л 13 оноос хойш л энэ үнэгээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр 13 оноос хойш юмны үн юу болгоо гэж. Тий. Өнөөдрийн хүртэл ингээд үзэгчдтэй энэ тасалбарынхаа үнийг өөрчлөхгүй ингээд барьж байгаа нь бол бид нар одоо нэг юм үг гэдэг чинь чанар дагаж үн өснө гэж. Бид нар бол эсрэгээрээ бид нар чанартай үзүүлбэр шоу тоглолтыг хямд үнээр олон хүмүүст хүргэхийг хүсэж байгаа байхгүй. Одоо ингээд бидний одоо энэ харалтаа зогсож байгаа яг энэ хэсэг бол манай 1-р манежны харалтаа бид ингээд зогсож байна. Тэнгүүд харагдах орчин буюу одоо энэ хэсэг бол энэ сектор бол манай 20 мянган төгрөгийн сектор. Өөрөөр хэлбэл 1-р манежнд тоглож байгаа тоглолтыг 20 мянган төгрөгийн сектор бүр яг их зурдаас яг нүүрнээс нь харж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө тэнд байгаа 50 мянган төгрөгийн билет эсрэгээр хол болчихж байгаа. Одоо энэ хэсэг бол 30 мянган төгрөгийн билет.
За. Одоо ингээд юусэн манежнаас нэг 5-6 метр зайтай. Тий. Ийм байх жишээний. 4 сарын 12 нас тий. Тий. 12 нас болох гэж байгаа дэлхийн цирк Монголд одоо энэ Степ Аренадаар зохион байгуулагдах гэж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрээс 10 хэдэн орноос ирж байгаа хамгийн топ номеруудыг нэгхэн ирж байгаа боломж дээр нь одоо бас амжид үзээрэй. 40-50 мянган хүн л үзэх боломжтой юм байна шүү. Одоо 8 удаа 8 өдрөл одоо тоглолт дандаа амралтын өдрүүдээр таарж байгаа. Тэгээд тэр нь 11-ээс 3-аас илүү тий. Тий. Ийм өдрүүдэд цагуудад юм байна лээ шүү гэдэг мэдээллийг битээр бол хүргэлээ. Одоо хэдүүлээ Эрдэнэхэнд очоод тэнцээ одоо ховь Эрдэнэгийнхаа гэр бүл ажил амьдралаар нас зочлоо доо тий. За, ийм байна. Эндээс хөдлөх хоёлаа. За тэгээ хөдлөө. За. Хоёр шидчихдээ юм. Ава, Павро байхгүй мó? Байлгүй яах вэ? Орон ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, багро. Монголын их хамрамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлдвэр бүтээгч нь их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээл их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Хавн нүдэн Ава, Павро байхгүй мó? байлгүй яах вэ? Орон ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, багро. За битээр ямар ч байсан төгжирч нэг юм тэгэл явсраагаад ирлээ дээ одоо төгжирлэгч яалтай байл тий. Тийм шүү дээ. Эрдэнэ ах маань ер нь аль нутаг юм бэ? Би одоо ер нь бол Улаанбаатар хотод төрж өссөн. За мэдээж аавынхаа нутгаар ярих бах. За Говь Алтай аймгийн Эрдэнэ сумын. Тэгээд манай аав нутгийнхаа нэрээр Эрдэнэ гэж надад өгсөн нэр өгсөн. Тэгээ манай бид дээрийн нэг ихчтэй Айлан баг юм уу? Хоёр хүүхэд. тий дээр ихчтэй ихчийн маань Эрдэнэ. Сайн байна уу? За сайхан хаварж чинь үү? Лувсан даш. Салман. За яриад ирлээ шахах төр тэнцээ нөгөөс арина дээр очиж зураг авч байгаа л наашаа. Тэг ирнэ гэж жоохон хүлээ төгжрөө жоохон уучлаарай. За тухтаа танилцсанаа гэж. Тэгээд ихч маань Эрдэнэ туяа гэж нэртэй. Тий тэгээд өөрийнхөө нутгаар бидний нэрийг өгсөн. Тэгээд ер нь бол яг Улаанбаатар хот төржсэн. Тэгээд аавынхаа нутгаар л одоо Говь Алтай Эрдэнэ сумын хэл гэж явв. Тэрийг ч гэсэн насаараа хадгалж тээж байгаа юм байна. Ер нь хотын бол хаанхын хороолол 3-4 хоо тийм 3-4 хороолол ийцсэн. Тий. Ер нь бол 220 мянгатад байдаг байсан. Бүр жоохон багтаа. Тэгээд 1984 онд одоогийн нийслэлийн засаг даргын тамгын газар гэж нэршилтэй. Өмнө нь бол хотын гүйцэтгэх захиргаа гэж байсан. Тэнтхийн спорт ороонд манай аав ажилладаг байсан. Өөрөө спортын хүн учраас. Тэгээд 84 онд улсаас тэр үед чинь сайхан байлаа шүү дээ. Улсаас байр өгдөг. 84 онд манай аавд 2 өрөө байр өгөөд тэгээд бид нар хороол ичсрөө бүр цоо шинэхэн одоо будг нь хангалтсан байр. Тий, орж исэн түүхтэй. Тэгээд ер нь бол хүүхэд нас одоо дурсамжтай сайхан юмнууд бол хороолттой. Тийм байна. 10 жил мөлөөр нь тэнд дүүргэсэн юм шүү дээ. 13 дугаар сургуульд сурч. Тийм. Тэгээ 10 жилээ тэнд дүүргээд их сургууль. Би 96 онд юунаас Оросын холбооны улсын Улаануд хотод циркийн сургууль байгуулагдах ийм одоо шийдвэр гараад тэгээд тэрнийхэн дагуу Монголоос 3 багш өргөдөж явсан. За тэрний нэг нь манай ээж. За тэгээд гэр бүлэрээ мэдээж ээжигээ ингээд дагаад ингээд явсан. За тэгээд хэсэг хугацаанд Оросд амьдарч байгаа. Тэгээд 2000 онд Япон руу сургуульд явсан. За тэгээд тэр ямар учиртай сургууль байсан бэ гэхэл мэдээж ихний нэг жил нөгөө хэлний курс. Тэгээд хоёр дахь
жилээсээ одоо манайхаар бол одоо дээд сургууль гэх юм уу та тий. Тэгээд тэнд шоу менежер продюсерийн ангид сурсан. Тэгээд ягаад тэрийг ингээд сонгосон бэ гэхээр ерөнхийдөө ингээд нөгөө бүр хоорсон цагаасаа л энэ соёл урлагийн амьдралтай тэр тусмаа ингээд цирктэй ингээд ойрхон өссөн учраас энэ соёл урлагтай холбоотой ажиллал их зүгээр юм байна. Тэгээд би өөрөө нөгөө циркийн жонглер хийдэг байсан. Тэгээд яалтчгүй ямар ч байсан одоо энгийн одоо хүүхдүүд бол за нэг 2-3 төрлийн мэрэгчлээс одоо сонгож мэрэгчлээ авт эзэмшдэг бол миний хувьд бол ерөөсөө тийм сонголт бол ерөөсөө байгаагүй. Дээрээс нь энэ бол нөгөө хүчээр ээж аавын сонгосон мэрэгчл биш. Би өөрөө харин эсрэгээрээ бүр дурлж одоо амьдралаа сонгож явж байгаа юм мэрэгчлэх байхгүй. Тэгээд энэ сургууль дээр очиод хамгийн анх продюсер гэж мэрэгчлийн анги байсан. Одоо бол ер нь одоо ингээ эргээ бодоход одоогоос нэг 15 жил хүртэл ер нь продюсер гэдэг мэрэгжил ер нь баг ойлгохгүй мэддэггүй байсан байхгүй. Тэгээд тэр чи одоо би одоо хэдэн жилийн өмнөх юм ярьж баг 20 хэдэн жил өмнө шүү дээ. Тэгээд шоу менежер продюсерийн ийм анги байдаг гэх. Тэгээд нөгөө яг хүүхдүүдийг сонгосон мэрэгжлийнхэн дагуу яг тийм нөгөө аяллаа сургуулиас нь зохион байгуулдаг. Тэгээд биднэрт 2 өдрийн тийм аялал манай сургууль дээр хийгээд тэгээд ерөнхийдөө за энэ л ямар нэгэн байдлаар миний одоо туртай амьдралын маань одоо бас зам юм байна гэж хараа. Заавал цирк гэхгүй урлагийн продюсер бол цирк хийж болно, янз бүрийн тоглолт арга хэмжээ хийж болно, магадгүй одоо өөр төрлийн урлагийн арга хэмжээ бас продюсерлаад ингээд явах ийм боломжтой байна гэж хараа. Тэгээ ерөнхийдөө ийм товчхондоо бол их л бас одоогийн бүл хэдүүлээ. Одоо би ер нь бол ээж аваасаа дөрүүлээ. Одоо бол ам бол тавуулаа. Эхнэр 3 охиныхоо хамт амьдардаг. За тэгээд нэг хөөрхөн жижигхэн нохоотой. Тэгээд гэр бүлийнхаа цорын ганц эрэхтэй манай нохоо хүртэл охин. Тэгээд ер нь бол эмэгтэйчүүдийн одоо хайр инхлээлэлд оруулалтаа сайхан бөмбөрч байгаа юм байна. Бөмбөрч шүү дээ. 3 охин нь одоо бол тустай гарсан уу? Бас цуг амьдарч байна уу? Манай том охин бол ер нь л тустай амьдардаг. Тэгээд ээж аав дээр амралтын өдөр ирнэ. Тэгээд ерөөхдөөс миний энэ ажлыг би нөө түрүү ярьж би л ингэж яриад байгаа боловч бидний ард одоо маш олон баг бүрэлдэхүүн ажиллаж идэг. Манай эхнэр тодорхой ажлын хариуцаад ингээд явдаг бол манай охин бас тодорхой хэмжээгээр зарим ажлын хариуцаад ингээд ер нь ингээл жилийн 4 үйлрэл ингээл нөгөө яг өөрсдийнхээ дааж авсан ажлуудаа хуваарлаад авчин тэгэл за тэдэн сарын тэдэн гэхэд одоо хариуцсан ажлуудынхаа нэгтгэж одоо мэдээ солилцсон шүү. Тэгэл явцын дунд жижиг сажиг өөрчлөлтүүд мэдээж орно. Тэгэл иймэрхүү л одоо том тустай гарсан одоо тэгэл хоёр баг нь бол хамтдаа. Эхнэр бас одоо яг ажил дээр нь яг хамжилцаад явж байна үү те? Тийм манай эхнэр чинь ер нь яг циркийн хүн биш ч гэсэн өөрөө ер нь урлагийн мэрэгчлээ. Тийм хөгжим чинь дээрээс нь манай хатан маав төрийн шагналд чин зориг гэж мундаг хөгжмийн зохиолч. Оо тийш тий. Тэгэхээр ер нь бол манай гэр бүл бас тийм байна. Хоёр талаасаа л урлагийн одтой хүмүүс юм. Цусаар нь урсдаг болоод ястай нэрээ битүүл урлагийн цус урсж байгаа байхгүй. Битүү урсж байгаа юм байна. 86 онд би анх циркийн манежнд гарч ирсэн. Тэр нь яаж гарч ирсэн бэ гэхээр тухайн үед чинь нөгөө инээдэм гэж нэртэй 4 сарын 1-ний баяр зориулсан циркийн тоглолт болдог байсан. Тэгээ тэр 86 онд байна уу 87 онд байна уу одоо бидний одоо залуучууд бол мэдгүй байх л та мундаг алиалагч Цэ Латиф Бацук гэж 3 мундаг алиалагч байлаа шүү дээ. Домгууд байлаа шүү. Тий, энэ 3-ын нэг үзүүлбэр дээр нь яг эднэрийн хүүхэд насыг харуулсан бас нэг юм номер хийгдсэн. Тэрний алиалагч Монгол улсын гавьяж үзсэн Дамбын Бацук гэж мундаг алиалагчийн хүүхэд насанд би хальт ороод гарсан. Энэ надад ч өнөөдрийн хүртэл юусоо мартагдгүй. Нэгдүгээр, хоёрдугаар дараагийн бас нэг тэр 86 онд бас нэг би олны өмнө гарсан юу гэхээр босго гэд хүүхдийн театрын жүжигт би одоо энэ төрийн шагналт Төмөр Батар ахын хүүхэд нь болж тоглож ирсэн. Жүжигт Бат Үлзий ах, Төмөр Батар ах гэд ер нь бол одоогийн одоо алтан үеийн мундаг жүжигчид гэж ярьдаг. Тэгээд тэр хүмүүстэй бас ингээд нэг тайзан дээр нэг жүжигт ингээд тоглож ирсэн. Тэгээд тэр үед чинь айгүй гоё байдаг гэсэн юм. Нөгөө тоглолт ингээд болохлээр сургуулаас нь ингээд чөлөөлдөг. Тэнгүүт ингээд магадгүй ягаад чинь зарим үед нөгөө
төлөвлөгдөөгүй тоглолт ингээд гинт гарах одоогийн шиг гутас мутас гэсэн юм байхгүй шүү дээ. Хүүхдийн театраас нэг жүжигчин ч юм уу тэ нэг хүн нэрэл ингээд эрдэнэ хичээлээс нь авахгүй юм байгаа. Яасан гэдэг өнөөдөр харин тоглолттой болоод их л мундаг жүжигчин сургуулаад чөлөөлсөн. Одоо ер нь бол Монголын циркийг ер нь бол үнэхээр одоо энэ гурван алиалагчгүйгээр төсөөлөхөд бол аюу хэцүү. Одоо тэгээд магадгүй одоо өнөөдөр ингээд хошин урлаг төрөл төрлөөр ингээд гоё хөгжөөд ингээд явж ин гэхдээ энэ нь бол магадгүй сүүлийн нэг 20 биш 30 жилийн өмнө байсан энэ нэг инэдмийн төрөл циркээс улбаатай байж магадгүй. Жанглоор чи хийжсэн гэсэн та тэгэхээр бас одоо гадаад дотоод явж тийм тоглолт молтонд орж юу? Дотоодын тоглолтод бол зөндөө. Яа, тоглолт нь циркийн сургуульд байхдаа бол жил болгон 6 сарын 1-нд хүүхдийн баяр зориулсан тоглолт болдог байсан цирктэй. Тэнд бол нөгөө улсын циркийн байранд нөгөө дагалдан жүжигчин дээрээс нь нөгөө циркийн сургуулийн сурагчид гээд хоёр талаасаа ингээд залуу уран бүтээлчдийг нийлүүлсэн нэг 7 хоногийн ийм одоо нөгөө хүүхдийн баяр зориулсан тоглолт болдог. Тэнд бол орж. Тэгээ яг хуу тэр нас маань өөрөө нэгдүгürt залуу, хоёрдугürt яг тэр үе чинь манай нөгөө бүх урлагийн салбарууд бас нэг жоохон уналтанд ороод те ер нь нэг жоохон хэцүү байсан үе. Дээрээс нь ээж өөрөө циркийн жүжигчин учраас хүүхдээ одоо энэ замаар явуулахгүй гэдэг айгуу тийм эсрэг байр суурьтай. Би болохоор өөрөө явна гэж дуртай. Гадаад бол тоглоогүй. Тэгэхдээ Монголын циркийн маш олон жүжигчдийг маш олон уралдаан тэмцээнд оролцуулсан байна. Оролцсон жүжигчид болгоно дандаа тогтмол алтан хүрэл медаль авсан байна. Энэ нь одоо яг магадгүй одоо би өөрөө чадаагүй ч гэсэн боломжтой, чадaltaй мундаг жүжигчдийг тийш нь оролцуулах одоо ингээд гарц гаргал гүүр нь болоод болж байгаа гэдэг. За хамгийн нэгдүгээр Монголын циркийн жүжигчид энэ олон улсын тавцанд саяны чиний ярьж байгаа олон улсын тэмцээнээс тогтмол алтан хүрэл медаль авч ин. Дээрээс нь дэлхийн номер 1 Канадын нарны цирк гэж байна. Энд уран нугууралтын дээрээс нь акробатын жүжигчид ихээр ажиллаж байна. Энэний хамгийн том ач хавьяа нь өнөөдөр 2025 онд 85 жилийнхаа түүхийг тэмдэглэн түүхэн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаа бүгд найрамдах Монгол ард улсын гавьяач жүжигчин Арднаа Базрын дэрэмж циркийн сургууль. Дэлхийд дээр циркийн сургууль тийм их биш. Монголд байна, Оросд байна, Хятадд байна, Францад байна. За бусад орнуудад бол яг түүхээр нь харьцуулах юм бол манайх шиг юм том хэмжээний уран бүтээл гаргадаг ийм мундаг төгсөгчд байхгүй ч гэсэн сүүлийн одоо нэг 15-20 жил магадгүй 20 гаруй жил ажиллаж байгаа хувийн циркийн сургуулиуд бол байна. Эднийг бол Монголын циркийн сургуульд эзэж харьцуулж шүү. Өөрөөр хэлбэл энд ажиллаж байгаа багш нар үнэхээр шилдэг уран бүтээлчийг төрүүлж чадчихна. Энүүгээрээ бид нар өнөөдөр олон улсын тавцангаас нэр хүндтэй шагналыг тогтмол авч байгаа. Би одоо ингээд жишээл циркийн продюсер тэгээд би одоо баг энэ талаар баг хүн баг ярьж байгааг. Одоо чамааг ингээд ярихлаар зүг сонирхуулаад нэг л жишээ хэлмээр байгаа. Тэрний юу гэхээр одоогоос 6-7 жилийн өмнө Америкийн Холливуудын кино компанитай гарын үсэг зурж гэрээ хийж ажилласан миний хувьд. Энэ бол зүгээр нэг циркийн продюсерийн хувьд бол маш том нэр хүндийн хэрэг. За тэр ямар уран бүтээл байсан бэ гэхээр нөгөө Дамбо гэдэг нисдэг зааны тоглоомын тухай кино. Энийг хийсэн компани нөгөө олон улсын одоо циркийн холбооны гишүүдтэй одоо хамтарч ажиллах санал тавиад дээрээс нь маш олон киноны одоо зургуудтай сценүүд цирктэй холбоотой учраас маш олон тийм олон орны жүжигчдийг цуглуулсан. За тэгээд улс болгоноос яг энэ тоглолт кинонд оролцох жүжигчдийг сонгож шалгаруулад манай Монгол циркийн хөгжлийн төвийн 4 жүжигчин тэр кинонд одоо оролцсон тоглосон байна шүү. Оролцсон тоглосон тийм. Тэгээд бид нэр бүтэн 6-7 сарын хугацаанд Английн Лондонд амьдраад энэ кино зурганд оролцоод яг хөө мэдээж гол дүр биш. Гэхдээ циркийн амьдралыг харуулж байгаа кинонд жохон ч гэсэн дүр бүтээгээд дээрээс нь энэ Тим Бёртон гээд Холливуудын тэр Оскарын хичнээн жудаагийн шагналтай энэ найруулагчид нэрээрээ дуудуулаад за чи энэ дээр нэг юм хийж чадахгүй ингэчүүл гоё юм. Ингээд ажиллана гэдэг бол яг хөө миний хувьд бол амар том нэр төрөйг. Тэнгүүд энэ
дөрвөн залуухан уран нуграач охтууд бүр амьдралд нь бүр хизээж Үгүй тийш. бүр кинод Тийм том уран бүтээлд Монголын уран бүтээлчд очиж оролцоод тэр Холливуудтай гарын үсэг болоод гэрээ хэлцэр хийгээд тэнд ингээ орж ийн гэдэг чинь бахархал واخгүй. We can soar on that elephant's wings. You're a miracle, Elephant Dumbo. Okay, Big D, this is it, just like in rehearsal. Except for lights, music, fire, and crowds. You can do it. Fly, Dumbo. Fly. Ава, баг руу байхгүй мүү? Байлгүй яах вэ? Оройн ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. Нөгөө энэ ирэх гэж байгаа нөгөө дэлхийн циркт маань орж байгаа уран бүтээлчдийн ганц нэгээс нас үзэгчтэй харуулъя гэж бодож байгаа. Жишээ нь одоо хоёул нөгөө түрүү арны дээр багт ярьсан шүү дээ. Одоо алиалагч маань ихэд өнөө цаг үед байгаа дэлхийн хамгийн номер 1 топ алиалагч одоо жишээ нь ирж байгаа гэдэг. Өөр ер нь ямар бас номер юмуд ирж хоёул өөр нэг зах цухаасан тий. за тэгээ. Бас нэг харуулъя л та. Өөрсөлдсөний үзье л та. Чи ямар хүн ирэх нү гэдэг. А энэ хүн юм уу? Тий. Энэ одоо Дэвид Ларибле гэж Итали улсын иргэн. За тэгээд ер нь энэ циркийн одоо байж болдог ер нь бүхэл шагналыг авсан ийм мундаг хүн байгаа байхгүй юу. Тэгээд одоо би түрүү нөгөө циркийн сургуульд гэж ярьж ирсэн те. Би циркийн сургуульд нөгөө жонглер хийдэг. Жонглерийн одоо ангид гэсэн үг байсан. Тэгэнгүүт энэ хүний бас нөгөө нэг алиалагчийн нэг үзүүлбэр нь альчууртай жонглер хийдэг. Би чи энэ чинь тэгэхэд дөнгөж 20 идвэлгүй 30 идэх настай. Би нэг 10 идтэй байсан байгаа хөөхгүй. Цорын ганц шидэх банзнаас үсрэгчд гэсэн ийм номер орж байна. Энийг бол дандаа эрэгтэй хүмүүс хийдэг бол манад ирж байгаа энэ номерыг 9 эмэгтэй жижигчд хийдгээрээ онцлог буюу дэлхий дээр цорын ганц одоо ийм үзүүлбэр байгаа. 9 м өндөр дугуун дээр одоо циркийн одоо хүн дүнд үзүүлбэр элементүүд ингээд ийм одоо номерууд ирж байна. Тэгээд яг хөө дэлхийн цирк Монголд гэж нэр нь адилхан боловч дотор нь оролцож байгаа номерууд маань 100% цоо шин. Дэлхийн одоо шилтгүүд л одоо ирж байгаа да. За сайн уу? Илүү өгөх үү? Мира. Өгөөд. За битэрийн гэрээ танилцуулах хамгийн эхлээд Эрдэнэхээ ажлын өрнөөс эхлэе те. Одоо энэ нэг би бол бас олон айлд ороход ерөөсө тэр болгон битгий хэлээр нь огт харж байгаагүй л одоо цомууд энд байна да те. Тэгээ энд яг зүгээр нэг талаасаа бас нэг жоохон Монголынхон циркчдэр омгшинго энд чи битгээл дэлхийн циркийн жүжигчдэж авч байгаагүй шагналууд байгаа. Энэ бол манай Монголын циркийн жүжигчдийн алтар гав явахгүй. Ягаад энэ над дээр ингэ байж ийн гэхлээр манай Монгол циркийн хөгжлийн төв төрөөс байгуул өөр дөрөө нэг 60 орчим циркийн жүжигчдтэй. Тэгээд зарим цомнууд нь бол над дээр байгаа, зарим цомнууд нь манай номер болгоны өөр ингэсэн ахлагч багш нар үүдэг. Тэднэр дээр ингэ хадгалагдаад ингэ явж идэв. Надад бол яг хөө эхний хідэн тэмцээнд орсон шагналууд нь одоо надад ингээд хадгалагдаад ингэ явж байна. Одоо энэ нийтдээ нэг 10 хэдэн тэмцээний голцоо дандаа алтан медалууд байна. Нэг 2 тэмцээний мөнгөн медаль байна. За одоо энэ харагдаж байгаа энэ нэг бөөрөнг бөмбөгшөлт айлаалагч бол дэлхийн циркчдийн одоо олимп гэж ярьдаг Монте Карлогийн алуу улсын тэмцээний хүрэл цамын шагнал. Энэ бол нэр хүн дээрээ хэдийгээр хүрэл медаль ч гэсэн бусад тэмцээнүүдээс харьцуулах юм бол нэр хүн дээрээ хамгийн алтаас илүү гэж би бол одоо тийм хүндж хайрлаж явдаг. Энэ шагналыг бид нар 2 жилийн өмнө Монте Карлод бас олон улсын циркчдийн тэмцээнээс шайрагтай шидэлтэй акробатын төрлөөр оролцоод авсан. Энэ номер нь өөрөө дэлхий дээр цорын ганц номер. Энэ алтан цом байна. Энэ бол бүгд найрамд хятад ард улсад болдог олон улсын Аз зэрэглэлийн тэмцээний алтан цом. Монголын циркийн түүхэнд анхны одоо акробатын үзүүлбэрээр авчирсан анхны алтан цом. Бид нар 2017 онд авч ирсэн байна. Тийм байна тий. Тийм. Тэгэхээр одоо энэ чинь 8 жилийн өмнө авсан.
Тийм шагнал. Энэ бол бас маш том шагнал. Энэ Монголын циркийн түүх. Энэ номерыг одоо гүйцэтгэж байгаа уран бүтээлч нь одоо бас л дэлхийн ярил явж байгаа юм. Тийм энэ алтан цомыг авсан жүжигчд маань би бас нэг жоохон байнга л гоё сайхан юм яриад байхаас гадна үнэхээр циркчдийн амьдрал ямар хүнд хэцүүг туулж энэ шагналыг авдаг тухай би бас зориуд хэлье гэж бодож байна л да. Номонбаатар ахлагчтай шидэх банзнаас үсрэгчид жүжигчид нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй 10 жил одоо энэ уран бүтээлээрээ дэлхийг тойрон аялаад хамгийн одоо гол зорилго маань хоёр Монте Карлогийн тэмцээнээс бид нар алтан цом авна гэсэн энэ том амбицтайгаар эхэлж ирсэн. За тэгээд энэ хугацаанд 10 жилийн хугацаанд нийтдээ 11 тэмцээнд орсноос 1 мөнгөн медаль, 2 гран при, тэгээд 8 алтан цом авсан. Ийм одоо хамтлага. Тэгээд 2 жилийн өмнө Монте Карлод болдог олон улсын циркийн тэмцээнд оролцох, мөрөөдлийнхэн тэмцээнд шүү дээ. Оролцох урилга аваад 1 сарын 15-наас 1 сарын 25-ны хооронд оролцох тэмцээнд бид нэр Америкт бэлтгэл хийгээд байж хахад ерөөсөө тэмцээн эхлэхээс ердөө 1 сарын өмнө манай 3 жүжигчин гуруулаа бэртэл аваад ерөөсөө 7 хоногийн хугацаатай шүрмсээ тасалсан. Эхлээд нэг жүжигчин шүрмсээ тассан. За тэгвэл одоо бид нэр энэ хүний хийдэг трюкийг энэ хүнээр орлуулъя гэд. Нөгөө 13 хүн чинь 12 болчихлоо. За тэгээд 7 хоногийн дараа дахиад нэг хүн шүрмсээ тасалсан. Дахиад 7 хоногийн дараа дахиад нэг хүн шүрмсээ тасалсан. Тэгээд үндсэндээ 13 хүний бүрэлдэхүүнтэй баг үндсэн 3 хүн нь шүрмсээ таслахлаар энэ номер 100% нөгөө энэ олон жилийн бэлтгэл хөдөлмөр маань тэр манежнд очиод гарах боломжгүй болоод 13-уулаа хийдэг байсан номерыг 10 хүн хизээч хийж чадахгүй. Яг хийлээ гэхэд мэдээж нөгөө зорьсон төгс хэмжээнд хийж чадахгүй учраас энэ тэмцээндээ бид нар орч чадаагүй. Гашуунж харамсалтай түүх байна. Гэлээ гэхдээ эдгээр жүжигчд маань өмнөх оролцсон тэмцээнүүдтэй 1 мөнгөн медаль, 2 гран при, 8 алтан медаль авсан. Ийм одоо мундаг жүжигч. Одоо бол эдгээр жүжигчд маань зарим нь Америкт ажиллаж амьдарч байна, зарим нь Монголдо байгаа. Яагаад тэгэхээр энэ хүмүүстэй бид нар 10 жилийн өмнө бэлтгэл хийж ингээд номер нь бэлэн болж исэн. Одоо цирк чинь бас залуу насны урлаг байхгүй. Яг тийм. 40 50 гарчаал агаарт ингээд 4 5 эргээд ирэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр ийм бас хүнд хэцүүг туулж иж бас ийм асуудал байдаг юм шиг үү? Тий. Түүнээс үз дандаа ингээд оролцсон болгондоо алт аваад мөнгө аваад ийм болоод байхгүй. Энэ нөгөө арчилсан Солонгосын ерөнхийлөгч Ким Ир Сений төрсөн өдрөөр болдог Хаврын баяр гэж олон улсын урлагийн их наадам болдог. Энд бид нэр саяны ярьж байгаа жүжигчтэйгээ хамт 16 онд оролцоод алтан цом авсан. Энэ алтан цом нь энэ байж байна. Тий. Харагдаж байгаа урт хөлтэй 2 зам маань болвол он нь өөр. Тэгэхдээ нэг тэмцээнийх. Испани улсын Фигерес хотод болдог олон улсын циркчдийн тэмцээнд Номонбаатар ахлагчтай жүжигчд маань алтан цом авсан болвол 4-5 жилийн дараа Сэлэнгэ ахлагчтай түрүүний миний хэлээд байгаа Шарихтай шидэлтэй акробатын жүжигчд маань алтан цом авсан. Өөрөөр хэлбэл одоо манай Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид нэг тэмцээнд 2 адилхан алтан цомыг зайтай ингээд авсан. Тэгээ ягаад ийм урт хөлтэй юм сонин хэлбэр дүрстэй юм тэгэхээр тухайн хотынх нь өөрснийх нь бэлэг тэмдэг нь ийм урт хөлтэй заан байдаг юм байна. Тэрүүгээрээ энэ шагналынхаа цомыг ингээд хийсэн байх жишээ. Тий. 2013 онд би гоо марл авсан. За энэ ямар учиртай гоо марл гэсэн хүн болгон мэдээ урлагийн хамгийн л үнэтэй шагнал шүү дээ. Тэрэн дээр нөгөө тухайн жилийн шилдэг тоглолт гэдэг төрөлд манай дэлхийн цирк Монгол тоглолт оролцоод тэгээд энэ шагналыг ингээд авсан гоо марл авч ирсэн түүхтэй. Оросын холбооны улсын Сочи хотод болдог олон улсын циркчдийн тэмцээний шилдэг трюкийн алтан медалийн шагнал. Одоо циркийн тэмцээн чинь номерт нь өгч шилдэг трюк хүнд хэцүүтэй юм хийж байгаа нь бас ингэж гартуулж өгдөг юм байна тийм. Энэ бас алтан цом байна. Энэ бол Унгар улсын нийслэл Будапешт хотод болдог олон улсын циркчдийн тэмцээний алтан цом 2018 онд авсан. Түрүүний миний хэлээдээс Номонбаатар ахлагчтай жүжигчид. Энэ болохоор Оросын холбооны улсын Москвад болдог олон улсын циркчдийн тэмцээний мөнгөн цом. Энэ бас бидний хувьд бол маш их нэр хүндтэй цом. Ягаад гэвэл энэ 2015 онд одоо яг 10 жилийн өмнө буюу нөгөө Номонбаатар ахлагчтай жүжигчтэй маань том зорилго тавиад хийж эхэлсэн номерын хамгийн анхны үзүүл анхны тэмцээн. Тэгээ одоо ингээд харах юм бол яг циркийн тэнцвэрийн номер хийж байгаа
нэг гар дээрээ стойк зогсож байгаа. Энэ Хүмүүс ер нь бол дандаа цомон дээр байгаа хүнийг дандаа дээшээ харснаар л хардаг баг. Циркийн цомыг бол доошоо харснаар харж байна. Тэгээ эн чинь бас их юм болсон. Манай нэг жүжигч яг тэмцээх эхлэхээс нэг хоногийн өмнө унаад гараа хуглаад тэгээд ер нь бол их амархан одоо авсан шагнал гэж бол ер нь бараг байхгүй. Энэ одоо яг гэхийн зэрэг зохион байгуулсан группээр явуулсан зургууд юм уу? Тэгээ энэ доотлих нь болохоор 2024 оны 4 сард зохион байгуулсан Дэлхийн цирк Монгол тоглолтын нийт баг бүрэлдэхүүний нэгэхийн хэсэг. Энэ зургийг бид нэр ахуулчаа санамсаргүй бөө ямар олуулаа ингээд тоосон жинд нэг 160 орчим хүн байгаа юм. Тэгээд бид нэр хүүхэн чи ийм олон хүн байлгүй. Тэгээ энэ дээрээсээ тоолоо 160 болоод энэ зурган дээр хиний хариуцж исэн баг ороогүй нэг ингээд тоолсон чинь цаана дахиад нэг 70-80 хүн ороогүй. Тэгээд тоолсон чинь нийтдээ 250 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Дэлхийн цирк Монгол тоглолтод ажилласан өнгөрсөн 4 сарынхтай. Энэ болохоор саяны өнгөрсөн хавар болсон Дэлхийн цирк Монгол тоглолтын бас нэг зураг. Миний айгүй их одоо нөгөө айж имэдэг юм маань юу гэхээр энэ 250-60 хүний аюулгүй ажиллах нөхцөл шууд утгаар надтай холбоотой байхгүй. Би хаана анхаарал сарниулна өөр нэг газар заавал нэг жижигхэн ч гэсэн алдаа гарах магадлал энэ циркийн урлагт асар өндөр байдаг. Тийм учраас маш их анхаарал, маш их цаг зав, маш их одоо нөгөө 50 байх одоо шаардлагатай. Тэгэхгүй энэ 250-60 хүн чинь бас бүгдээрээ идэн нөө өвдөн те одоо хүн л бас байгаа. Тэгэл бүхэл асуудал зөндөөл асуудал тулгарна шүү те. Их мэдчлээ ингээд бүрэлдэхүүнтэй л За эднийхээ ажлын өрөө бол нэг ийм. За хоёул ийш галтгоо нөгөө дээр зочлох уу? За тэгье. Тэ. Манай гүлийн За. За энэ дэлхийд ихч бужигнуулаад агш юм байна. Орой минь. Сайн байна. За. Яг ч хоол унд болж байна. Оо гинт бол. Гэр танилцуулах ажил яасан чи харин эрдэнэ болохоор цолмыг чигээ дагуулад яваа. Надаас илүү гэр танилцуулна гэнэ. Хоёул нэг жоохон цаав гаргаа явчих тэгэхгүй. За тэгье. За энийг унтраач. Залах чи. За тийнийг унтраад. Орж ирснээс хойш мөрөгч маань энчээл ерөөсөө дан завгүй л байлаа. Ажилласан сайн. Сайн. Агүй яг яваа. Тэгээд яаж эрдэнэхээ ажил тусдсан болоод яваад байна уу? Бас хувийн юм хийж байгаа гэсэн тий. Уу яг би бол ерөнхийдөө бүр 13 онд анх ажил эхэлснээс хойш анх бол битээр тусдаа л ажиллажсэн. Тэгээ юу ихснээс хойш тэгээд яалтчгүй нөмөр болоод зөвлөгтөө зөвлөөд оролцохтаа оролцоод тэгээд зарим юмаа дааж авал манай хүн бол ерөнхийдөө нөгөө үйл ажиллагаагаа юу уран бүтээлээ голдуу хариуцчихдаг. Би болохоор үйл ажиллагаа борлуулалт гэл ингээл хоёлоо. Одоо л ерөнхийдөө цэгцэндээ ороод тэгээ хүүхдүүд том болоод манай том охин бас юу яаж байгаа оролцоод ээж авдаа туслаад тэгээл ингээл баг гуруулаа. Манайхаа гэхээр гуруулаа. Дэлхийн циркийг монголчууд төрөх гэж энэ айл одоо гэр бүлээрээ л гэж хэлж шүү гэж. За гэр танилцуулъя чинь. Энэ амьд мод юм уу? Тий энэ амьд мод. Оо тийм. Тий харахад яг юм химэл юм шиг мөртлөө амьд л юм билээ. Тийм байна тий. Ерөнхийн декор юунд нь зориулаад авсан. За энэ гэр бүлийн зураг байна уу? Тий энэ гэр бүлийн зураг. Энэ болохоор манай гэр бүл байна л да. Манай ээж, аав, манай аавын ээж, эмээ, миний намайг одоо өсгсөн хүн баггүй юу намжил сэрнгээд манай хөгжмийн зохиол чин зориг гэдэг. Харин тийм байна. Одоо төрийн шагналт. Хөгжмийн зохиолч байгаа. Тэгээд манай дүү халиуд бид хэдийн гэр бүлээр авахсан юм цөөхөн зургийн. Та одоо юм тий. Дүүтэйгээ бас нэлээд зайтай байсан. Энэ бол манай ханийн ээж, аав, эгч бас Москвад идэх маань бол их гоё газар яаж байгаа. Холоосаа эрдээ холоос. Бас багын стилдэг байсан шүү. Тэг яг битэр ингэ гэр бүлийнхаа нөө байгаа хамгийн нандин зургнуудаа л тий одоо энэ л дурсамжл юм да тий. Энэ бас гэр бүлийн зураг байна тий. Тий энэ манай гэр бүлийн одоо та хэд вэ? Тий манайх ам бол тавуулаа. Аха. Тэгээ хүүхдүүд маань 3 охинтой 25, 17, 15 гэдэг одоо ийм ер нь одоо тийм настай болцоодсон л та. Тэгээ би тэд нөгөө цагаан сараар нэг зариулж авахсан ганцхан зураг байна. Хоёр охтууд одоо ханаа. Одоо сургуульд явцсан. Арай Тэгээ одоо арай ирээгүй. Тэгээ одоо ирж байгаа. Хүмүүнлэгийн их сургуулийг нэгтлэн бодох менежерийн ангаар төгссөн. Одоо бит хоёрт тэгээд ерөнхийдөө энэ тооцоо данс тэгээл менежерийн ажлуудыг нуглаал явж ийн яг
Бурхан багш магшийн одоо толгоон баримл хөрөг гэдэг юм байгаад байна үгүй. Яг энэ бол декор маягаар л юу яаж байгаа сонирхож Их гоё юм байна. өнгө юугийн тавьсан. Түүнээс биш нэг би өөрөө тэр талын юм жоохон маруухан. Тэгээ манай гэр бүлийн зураг байна. Бид нар ч одоо ер нь цөөхөн зураг авахд юм байна уу. Гэхдээ яг сүүлийн үед одоо аль болох дурсамжаа ингээд бодиттой болгож яах ингэж зураг мургаа угаалгаж гаргаж ирж ингэж харж энэ төр гэдэг тийм юу орж ийн. За манай том охин тий. Албасаар танилцсан. Хэн блэ? Намуу. За намуу бол хүмүүнлэг ухааны их сургуулийг төгссөн шүү дээ. Тэгсэн. Нэгтлэн бодох. Бүртгэл. Юу маркетинг. Маркетинг. Оо за. Төгсөд хэдэн жил болчихоо? Одоо нэг 2-3 жил болж. Хаана ажиллав? Тэгэл ерөнхийдөө нэг газраа дагнаал айгу удаа ажилласан нэг спорт комплекст. Тэгээ одоо болохоор аавынхаа ажил туслал. Одоо тэгэл ээж аваа ажил тус болж байгаа. Чиний оролцоо бол их хөөс. Гэхдээ чадхаараа л тусалж байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Жохон бахт бол дүүнэрээ харт тус болдог байсан шүү дээ. Тий. Тэ одоо бол бүр ажилд нь оролцоо тус болдог болсон шүү дээ. Хүүхд том болно гэж юм сайхан байна шүү дээ. Одоо бол тэгээ тустай гарцсан байгаа. Тий одоо тустай гарсан. Ганцаар амьдарч байгаа. Тэр бүлтэй болоогүй. Болоогүй. За амжилт. За Тэ баярлалаа. өнөөдөр одоо бас ээж аваартаа туслаад яг ирэхэд бас гэрт дараа ажилтнанд туслаад байжсэн шүү дээ маа. Тий. Тэ. За манай дараагийн охин хэн блэ? Инхлэн. Инхлэн хэдгээр ингүй. 8 дугаар анги. За хичээл номд авгүй юу? Тийм сайн. Амарч гин үү амраагүй юу? Одоо чи Одоо энэ 7 хоног ороод амарна. энэ 7 хоног ороод амрах чинь одоо заашгүй шүү. Амрах гоё тий. Тийм гоё. Одоо тэгээд яаж ангийнхантайгаа чөлөө цаг магаа ер нь яаж өнгөрөөж байна? Ер нь бол би ингээд волейбол ингээд амар сонирхдаг. Тэгээ найзуудтайгаа ингээд сургалтанд явж байгаа. Волейболын Тийм. сургалт чөлөө цагаа. Тийм. За амжилт. За баярлалаа. За волейболын спорт зорчилт гэх юм биш. Миний хүч одоо удахгүй ээж авахаа гадаад харилцааг зохицуулах бах гэж тэр бараг л одоо тэртлийнхэн талаас. Тэгээ энэ нөгөө багасаа цэцэрлэгээс явсан тийм минийх үү? Цэцэрлэгээс Америк сургуульд яваад тэгээд дараа нь бид нар Америкт ер нь нэлээд олон удаа Лондонд 1 жил амьдарч ийлаа. Америкт 2 жил амьдарч ийлаа. Хүүхдүүдээ сургая. Өөртөө бас жоохон хөгжий, газар орон үзье, гадны циркийн, урлагийн хөгжил ямар төвшөнд явж гин. Нэг үзээ тэр орчингоо сайн мэдэрч чаддаггүй шүү дээ. Тэг голдуу нөгөө амьдарч байгаад ингээд ер нь юмнуудаа мэдрэхээр илүү их ойрхон мэдэрдэг юм байна. Манай хүн бол өөрөө орс сайн ярина, Япон, Герман, англи хэл ер нь сайн шүү. Оо эрдэнэ чи юу гэнэ? Эрдэнэ ч одоо тий орсоор бол ерөөсөө унган шахав. Тийм орсоор бол ерөөсөө төгсөө. Тий төгсөө. За төгсөр юм жаа ямар ч гэсэн ярина. Тэгээ ер нь Японд сурж байсан. Герман хэлийг их багасаа үзсэн. Европ хэлний дээд. Тий одоо ер нь англи хэлээр бол анх ямар байлаа одоо их мундаг болоод байгаа шүү дээ. За би ч одоо өнөөдөртөө бол нэг зайтайгаар хангаагаа бараад ирэх шиг том өрөөгөө бараад байна. Тийм ээ. За гэрээ танилцуулсанд баярлалаа. За баярлалаа. За. За. Гэр танилцуулт дуусаад би нөгөө бэлгээ өгөө мартсан. За. Галтаон тоол хийж байгаа юм чи. Манай нэвтрүүлгийн ивент итгэгч үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд ажилтдаг. За. Монгол орны хөрсөн тарж ургуулсан хүмүүсийн нөгөөгоор хамт чанартай сайхан салаад өрчи одоо хамтнуудыг хийж үйлдвэрлэдэг. Та чи юу исэн амтхав дээ тий? Тийм шүү дээ Багро. Тэгэхгүй яах вэ? Баярлалаа гоё. Багрогийн бүтээгдэхүүний дээд шиг хамтхан зоглороо гэд өгж байгаа юм байна. За баярлалаа. За баярлалаа. Гоё бэлгэн баярлалаа. За манай гэр бүлийн өнөөдөр одоо би гэр бүлийнхэн нэг гишүүн болж сонж байгаа манай Эрдэнэгийнх гэж айлын маань оройн зог бэлэн болсон байна. Манай гэрийн эзэгтэй нар цогтууд маань бүр гараа гаргаж одоо ямар хоол хийч вэ? Одоо мэдгүй л хоол байна шүү. Энэ түр юу гэсэн бэ? Ямар мах юу гэсэн бэ? Монго стейк л. Стейк мах түнсний нухаш, чансан гойн, шинэ ногооны салаад. Орой болгоо ер нь яг ийм зог барьж гинэ. Ер нь бол манай эхнэр ялангуяа манай том охин аюу гой хоол идэг. Ер нь бол яг орой болгон ийм биш ч гэсэн ер нь бол манай гэр бүл ер нь хоолоор ер нь их тийм аялагхоол иддэг гэр бүл. Тийм би ч гэсэн өөрөө гадуур хоол ер нь бүр зайлшгүй тохиолдолд идэнэ. Ер нь бол гэртээ хоол идэх их дуртай. Би ч өөрөө ер нь их гадуур дотор ажил байхгүй бол ер нь гэртээ л байж байдаг. Гэр амтай. Тийм байна. Онцгой. Амттай байгаа лаз жаргал хийж байгаа лаз жаргал тэгээ тэр талаас их хардаг болсон. Өмнө нь бол арай өөрөөр хардаг байлаа шүү дээ. Би чи хийхгүй гэл нэг тиймэрхүү яриа байдаг гэсэн бол одоо бол зүгээр
бараг чим нь хийж байгаа, чим хамтдаа байгаа. Одоо ерөөсө бүх тэр нөгөө эерэг талаас нь аягүй хараад. Тэр цаг мөчл лааж байгаа. Тийм. Тэр бусад Болж нь таараад яах юм байна. бэ? За сайхан уулзцоороо. За. Яста идэж ирээ дөө. За. За оройн хоол хамтдаа байлаа. Би бас ивент тэтгэж байгаа гарын бэлгийг битнах та өгнө. Оо за гэдэг. Тэгээ манай хамтран ажиллагч 5 нүдэн брэнд тогтмол хамтран ажилтдаг. Тэгээ энэ шаацангийнхаа дээжийг бас өгж явуулсан байгаа. Би тэгээд бэлгийнхаа дээжийг гаргуулж байна уу? Өвөөс өв бүтээгч 5 нүдэнгээ манай хамт олон одоо дээш харсан сав тийм ээ. Үргэлж сайхан эдэн ундаагаар хэлбэг байгаараа гэдэг. За. Шаацангийнхаа дээжийг Брендийг бол аягүй сайн мэднэ. Дээрээс нь гарч байгаа нэг бүтээгдэхүүнийг мэднэ. Дээрээс нь энэ одоо та нарын хийж байгаа уран бүтээл, бидний хийж байгаа уран бүтээл мэдээж ивент тэтгэж байгууллагуудын маш их тусалцаа. Бид нар бол үнэхээр шагшин магтсан ч багтахаар ийм байдаг. Тэгээд үнэхээр одоо 5 нүдэн брендийн хамт олондоо баярлалаа гэж хэлээ. Ягаад тэгэхээр энэ урлагийн энэ салбарын ямар ч ажил ивент тэтгэж байгууллагуудын тусалцаа дэмжлэггүйгээр бас хэцүү. Тэгээд үнэхээр одоо их талархаж байна. Үнэхээр бас гоё брэнд. За 5 нүдэнгийн маань бэлэг дуусаагүй. Оо за. Оо за гэдэг. Энэ бас одоо нөгөө 5 нүдэнгийн маань гаргаж байгаа нөгөө алтан соёмб. Одоо яг нөгөө өндөр гигэнийхаа яг анхны тэр тэг загвараар нь хийсэн. Алтан соёмб байгаа шүү. Та бас яг өрөөнд ажлынхаа өрөөнд тийм байна. Бас залаарай гэж гардуул өгж байгаа юм байгаа шүү. Ёстой гоё юм байна. Одоо бас нөгөө гадныхан та одоо их хүлээж авдаг. Гадаадын орнуудаар их явдаг. Тэгэхээр нэг Монголынхаа бас нүүр царайг дахалж байгаа нэг цөөхөн хэдэн брэндүүд байгаа шүү дээ тий. Тэдний маань л одоо нэг шүү дээ 5 нүд. Хүнд өхөд нүүр бардам. Сайхан Монгол үлэмжил агуулсан нэг юм чанарлаг сайхан бүтээгдэхүүн байгаа. Тий. Бид нар нөгөө байнга нөгөө жүжигчтэй эрэхт нь нэгдүгээрт хоолоороо бид нар дайлдаг. Өөрөөр хэлбэл Монгол хоолоороо бид нар энэ гадны жүжигчтэй дайлаад явах нь бид нар Монгол одоо брэнд бүтээгдэхүүнийг гарын бэлэг болгож ингээд өгдөг. Энэ удаа харин ёстой энэ жүжигчтэй 5 нүдэн брэндээс энэ дэлхийн цирк Монголд тоглолтын гол одоо олон улсын жүжигчтэй бас өгвөл зүгээр юм байна. Ягаад гэвэл энэ хүмүүсээрээ дамжуулаад бас магадгүй ядаж нэг 5 хүн ч гэсэн 10 хүн ч гэсэн энэ Монголын 5 нүдэн брендийг бас ингээд сонгоод Монгол брэнд ямархуу чанар чансаатай үнжигтэй байдгийг бас харуулъя гэж бодож шүү дээ. За өстой их баярлалаа. Тэгээрээ заяа. За. За. Баг руу байхгүй мүү? Байлгүй яах вэ? Оройн ширээний чимэг, үндэсний үйлдвэрлэл, эх орны бүтээл, Багро. 6-7 хоногийн дараа л тоглолтууд байна. Энэ ажлын өдөр тоглож болтгоо. Энэ ерөнхий дараа ийм очиртай. Бид нар энэ дэлхийн цирк Монголд гэж тоглолтыг зүгээр ч нэг өдрийн сонгоогүй. Ягаад гэвэл сурагчдын амралт таардаг. За дээрээс нь дэлхийн нийтээрээ 4 сарын 2 дахь 7 хоногийн хагасаа бүтсэнд олон улсын циркчдийн баярын өдөр. За энэ бас нэг ач холбогдолтой. За дээрээс нь бид нар өнөөдөр төгжрэл те ямар их ачааллыг гэр бүлүүдэд үүсгэж байна. Тийм учраас бид нар степ арена тоглож байгаа учраас зөвхөн амралтын өдөр хагасаа бүтэн сайныг сонгож одоо тэр хүмүүсийг тэр ажилдаа хичээл сургуультай байхад нь давхцаж бас нэг стресс нэмээд яах вэ те. Тэр утгаараа бид нар зөвхөн амралтын өдрийг сонгож ажиллаж байгаа. За дээрээс нь энэ тоглолтыг зориод ирж байгаа хүмүүс одоо яг нэг үгүй хэлэхэд Монголд одоо энэ болж байгаа тоглолтуудад зогсоол маш их одоо хүнд бэрхшээлтэй. Тэгэхэд степ арена дээр мянган машины зогсоол ингээ үн төлбөргүйгээр ингээд үйлчилж. Энэ бас мэдээж нөгөө тодорхой хэмжээгээр байх ёстой үйлчлэгээ мэт боловч өнөөдөр Монголд мянган зогсоолтой цорын газар тийм. Дээрээс нь бидний бас нөгөө баримталж байгаа бас нэг юм мэдээж тоглолт бол цоошин чанартай сайхан байна. Гэхдээ
юу үзэхээсээ гадна хаана юм үзэх вэ гэдэг ч бас айгүй чухал байхгүй. Адрын наазах нь тоглолтын завсарлагаанаар хүүхдүүдээ нэг цэвэр тогтой ариун цэвэр өрөөнд оруулчмаар байна тий. За дээрээс нь цирк бол зайлшгүй одоо нөгөө жуус, цэвэр ус одоо хөнгөн зууш гэх мэтийн одоо ингээд идэж уугаад ингээд үздэг. Тэнгүүд энийгээ дагаад нөгөө эрүүл ах тий чанар шаардлага хангасан энэ сервис үйлчилгээнүүд одоо степ арена дээр байдаг учраас бидний 7 салт тий. Манай энэ чинь айгүй их чи одоо ингээд өчигдрөөс ингээл анзаарж байгаа бах. Манай кас онгоогоод ерөөхдөө нэг 7-8 хонжин тийм борлуулалт эхлээд явж байгаа. Тэгээд бидний одоо өнөөдрийн хүртэл бас зоригтой дуурч чадж байгаа нэг зүйл маань юу гэхээр бид нар энэ 20-30-40 мянга гэдэг билетийг 2013 оноос хойш өнөөдрийн хүртэл ингээд бариад явж байгаа. Ховрголгүй барайл явж байгаа. Тэгэхээр одоо яг нэг үг хэлэхэд за 2 хүнийг өдрийн хоолнд ороход хамгийн багадаа нэг 50-60 мянган төгрөг болно. Тэгэхэд нэг удаагийн энэ дэлхийн шилдэг 15 орны энэ тоглолт 20 мянган төгрөг гэдэг маань юу үнгүүгээс одоо баг баг юм байна тий. Онлайнаар нөгөө тикцэг юм тийм орно тий. Паспортын тикцэг юмнаар онлайнаар худалдаалдаг байгаа мөн нөгөө e-mart-ийн сүлжээ дэлгүүрүүдийн нэг давхарт байдаг. Одоо иргэдэд үйлчлэх хэрэглэгчдэд үйлчлэх төв гэж байт юм байна. Тэнд бас зарж байгаа. Тэгэхээр нөгөө ялангуяа эмээ өвөнөр нөгөө онлайнаар худалдаж авах боломжгүй ч байдаг юм уу те нэг жоохон тийм боломжгүй хүмүүс бол e-mart-ийн бүх салбарууд дээр очиод бич тасалбар ингээд шууд худалдаж авах ийм боломжтой. Тоглолтууд гэдэг чинь эднээс бол одоо Монголд 2 дахь ирж байгаа уран бүтээл центр байгаа юу? Энэ манай тоглолтын давуу тал юу гэхээр манай тоглолтод оролцсон жүжигчид номерууд хизээч тавтагддаг. Энэ их онцлог байна. Энэ их өөрөө онцлог. Энэ их дээрээс нөгөө бидний өөрөө өөрсөндөө тавьсан бас нэг мөрөөдөл гол зорилго байгаад байгаа байхгүй. Ягаад гэхээр жил болгон одоо магадгүй нодлон ирсэн номерыг бид нэр дахиад энэ жил аваад ирэх юм бол бас сонирн биш шүү дээ. Одоо өөрөөр хэлбэл нэг үзсэн киног үзэл сурцсан хүмүүс тавьчаад байвал тий. Яг нь ерөөхдөө циркийн номерууд хоорондоо ижил төстэй юм шиг боловч яг дотор нь орж байгаа үзүүлбэр төрөөг хийж байгаа гүйцэтгэл хөгжмийн найруулга тий хугацаас тоног төхөөрөмжгээд маш их юм цоошин. Одоо манай тоглолт руу ихэд одоо 3 газраас 13 метрийн урттай том ачааны тэрэг одоо энэ тоног төхөөрөмж тээвэрлээд одоо Улаанбаатарт жишээлбэл Монголын зориод явж байгаа юу тий. Зөө. 3 машинт чинь ширхэг бүрээр нь тоолох юм бол 300-аас 350 орчим тоног төхөөрөмж одоо нэг ширхэг болт хүртэл бүртгэлд орно. 300-аас 350 мянга бол 300-аас 350 нэр төрлийн тий тоног төхөөрөмж нэг ширхэг болт гайк ч гэсэн орно. Яг тэгэхээр энэ чинь Монгол улс руу түрэг оримоор ирээд буцаад гарч байгаа учраас нэг гайлын бүртгүүлэлт тий энэ бүх юм чинь ингээд зүв байж иж энэ тоглолт бий болно. 24 онд хийсэн тэр тоглолтын энэ арслан баарнууд тэр баавгаанууд тэдгээр бол үнэхээр их одоо нөгөө энгийн хүн ойлгохгүй ачааллыг бид нэг ингэж үүртэй ажиллаж байгаа. Гэхдээ эргүүлээд энэ тоглолтын хаард амжилттай гараад тоглолт дуусаад манай Дэлхийн цирк Монгол тоглолтын үзэгчид хизээч орхиж гардггүй. Ер нь бол нэг тиймэрхүү байдаг шүү дээ тий. За ерөнхийдөө энэ ингээд дууслаа даа гэсэн тохиолдолд хүмүүс ингээд төрүүлж мэдчихэл за төрүүлж гараад машинаа халааж за бөглөрөнд орохоос өмнө төрүүлээ гарыг гэж манай үзэгчид хизээч тэгдэг. Утасныхаа флашлайтыг хүртэл асаагаад ингээд алга ташаад ингээд хамт дуулаад ингээд зогсож идэг. Гоё юм тий. За тэгээд ямар ч байсан одоо ингээд 4 сарын 12-ноос эхлээд одоо болох гэж байгаа Дэлхийн цирк Монгол тоглолтыг бас хүмүүсийг бас өргөнөөр ирж үзээрэй гэж хүсэж байна, урьж байна. За тэгээд ер нь бол гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой юм сайхан шоу тоглолт. Одоо хамгийн гол нь бас дэлхийн хамгийн шилдэгүүд бас нэг дор хурамжуулна. Тэрийг бол тэр болгонд их орондоо үзэх боломж бас хийдэж юм билээ. Тэ? Цаг бас орой болсон байна. Тийм байна. Тий. Чамд ч гэсэн ингээд зориод ирсэнд маш их талархаж байна. Тэгээд өглөө бас их эрт босох. Тэгээд ажил төрөлмөр их байдаг учраас хэдүүлээ ингээд эрт амраад өглөө уулзцах уу. Тэгье. За тэгье. Би энэ хавцанаа л амраа. За.
нэг агуу том айлын. Одоо бас нэгэн эдис нь болж яваа. Энэний төлөө зорж яваа Монголын үзэгчдтэй энэ гайхамшигтай урлагийг амтлуулах гэж үзүүлэх гэж мэдрүүлэх гэж хичээж яваа. Нэг юм маш хөдөлмөрч гэр бүл байна. Хүн ер нь зүгээр нэг юмдаа ингээд тууштай байхын бас нэг тод жишээ юм болоо да гэж би болоод эрдэнэхийг харж байгаа. Өөрийнхөө төр дуртай хүссэн зүйлээ хийгээд тэгээ энэний хатлуу ямар нэгэн хоёр санаагүйгээр хоёр үзүргүйгээр хийж байгаа зүйлийн хатлуу зүтгэж яваа. Энэс нэг одоо нэр алдар амбиц ашиг сонирхол гэхээс илүү хийж байгаа зүйлийг тултал хий. Тэрний хатлуу бүх хүчээр сайхантай ажиллая гэдэг нэг ийм зорилгыг тавьсан хүн учраас хийж байгаа юм ч гэсэн юм үр дүнтэй, олон хүртээмжтэй ирээдүйн хойч үеийнхаа соёнгийг ирүүлсэн нэг ийм одоо ажлыг л сэдэж хийж явдаг сайхан гэр бүл байна да. Та бүхэн бас таалагдсан байх гэж бодож байна. Өнөөдөр одоо айлда сайхан унтж амрын ордсаа төгссөн байна. Одоо хэдэж босч юм байгаа. Тэгээд айлынхаа хүмүүсийг босохоор аюу яан да. Зэрэгцэл босон да одоо ямар унтаад хэлтэй шүү дээ. За сайхан амарцгаар. Манай энэ ч гэрэл хамтрах юм л. Гэрэл хамтрахад. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? За өглөөний минь. За өглөөний минь сайхан амруу. Сайхан амарлаа. За сайхан амарсан. сайхан амарсан. Өнөөдөр одоо ажил хийх үү та? Оо тий одоо бол тий энэ тоглолт эхлэх төгссөн. Ерөнхийдөө бол ажил бол маш их байгаа. Тэгээд одоо нэг 4-5 хоногийн дараа жүжигчд маань Монголд ирнэ. Тэгэхээр одоо нөгөө ухтаж авах зочид буудалд байршуулах өглөө өдөр оройны хоол нөгөө үйлчлэх орчуулагч мэдчихэн тэгэл маш их ажлууд. Өөрөө заавал хойноос нь явж нөгөө нэг удаа нэг чеклжиж бишээлөө санаа маань ягаад тэгэхээр магадгүй одоо нөгөө гадны уран бүтээлчд байгаа учраас тэгжиж магадгүй нөгөө талаасаа бас миний нэг жоохон хувийн бас нэг юм одоо зохион байгуулалт ч юм уу заавал хүнд ажил хариуцуулсан ч гэсэн хойноос нь заавал хүү хай гэхгүй бас нэг жоохон эргээд яг нэг айхтар ноцтой алдаа гарахгүй ч гэсэн магадгүй жижиг сажиг алдаа гарах юм бол Эрдэнэ гэж нэр гарахгүй ардталт нь Монголд очисон чинь Монгол улсын нэр гарах учраас энэс нэлээд ач холбогдол гэж бас жоохон хариуцлагатай хамтран шүү тий. Тэгээд энэ нөгөө жүжигчид чинь зүгээр нэг энгийн жүжигчид биш. Дандаа төвдлгээд алдар цугаад мандуусан дандаа дэлхийн супер жүжигчид учраас тэр хэмжээгээрээ бас нөгөө тавигдах шаардлага бас тийм саятайх үзүүлэхгүй бол тийм шүү дээ. Тэгээ одоо дэлхийн цирк Монголд гэдэг нэг сайхан том шоуг олон жил зохион байгуулж байгаа явдал Монголынхаа ард түмний өмнөөс ялангуяа залуучууд хүүхдүүдийнхээ өмнөөс одоо бас тань болон танаа баг хамт олон танаа гэр бүлд маш их баярлж байна. Энэ бол одоо бас үнэхээр бас бидэнд хэрэгтэй яалтчгүй байх хэрэгтэй. Тэр дундаа бас Монголынхоо нэрийг төв дэлхийн өнцөг болон бүрт өөрсдийнхөө чаддаг мэддгээр алдаршуулж байгаа энэ цирк гэдэг энэ нэг төрөл жанр гэдэг зүйл бол маш их хүч хөдөлмөр, маш их цаг хугацаа, маш их эрсдэл туулж утдаг юм шүү гэдгийг бас нэг үзэгчдтэй бас нэг багаан ч гэсэн ойлголт өгье гэж бодож одоо энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бас бэлтгэн хүргэлээ. Тэгээд үзэгчд маань ч гэсэн таалагдсан мах хэдүүлээ одоо тэгээд өглөөнийхөө цаг уучаал дүүнч гэсэн одоо хөдлөндөө танаад хоны гэж энэ олон жилийн түүхтэй өөрийн гэсэн өнгө айс, өөрийн гэсэн үзэгчдийн хүрээллийг аль хэдийн бий болгосон нэвтрүүлэгт энэ жоохон ч гэсэн энэ цирк гэдэг их айлын энэ дэлхийн цирк гэж Монголд нэртэй төслийн ард ажиллаж байгаа хүмүүсийн хийж байгаа ажлыг олон түмэнд түгээж байгаа энэ сайхан боломж гэж бидний хувьд бол бодож байна. Тэгээд үнэхээр их баярлж байна. Дахин одоо бид нар ямар нэгэн арга хэмжээ тоглолт зохион байгуулахдаа хамгийн хүндэтгэлтэй ханддаг хүмүүс маань бол хэвлэл мэдээллийн та нар. За их баярлалаа тий. За. Сайхан амарсан уу? За. Өглөөний хоол цай маяг зөв бөөндөө босоод бужигнуулчих юм байна. За өглөөний минь. Сайхан амарсан. Нөхөж одоо цайгаа очиод бас хичээлтэй. Хичээл номтой. Тий. Нээж гэнэ одоо. Таны энэ мэдрэмжийг л бид яриад сууж байна. Мондог бас гоё мэдрэмжтэй юм а өглөө босоод ирсэн цэцэг маань зүгээр ширээ маань зүгээр нэг цэцэг жимс болцсон байж шүү. Шүн тарж чанаад
Шин тарж чанаад өглөө нэг иймэрхүү ургач тийм аа. Тэгээд За сайхан зайлаарай. за баярлалаа. Одоо ингэ бөөндөө гараа явуулчих. Салаад настаа. Тэгээд Тэгээд унтж байгаа хүн ер нь танаад байхгүй юм шүү. Байхгүй шүү дээ. Талархаж байгааг юм хүлээн авах уу? Үзэгчдийнхээ өмнөөс маш их Баярлалаа. Бидрийг бас зориод ингээд бидний ажлыг олон нийтэд таниулаад бас бид нар ч нэг олон салбарт чиглэсэн ажил хийж байгаа хүүхдүүд гэр бүлд Монголынхаа үзэгчдэд гадны энэ бид нар яагаад гадуур явж байхдаа энэ гой гой тоглолтуудын энэ мундаг хүмүүсийг монголчуудаа үзэж болохгүй гэж бид тэр аяг ярьдаг л байлаа. Тэрийг ажил хэрэг болгоод явж байгаа да амар баяртай байгаа. Тэгээд цаашдаа улам л хариуцлагатай улам энийг өргөжүүлээл энэ ажлаа сайжруулаад үзэгчтэй улам чанартай тоглолт үзүүлдэг болгох тийм зорилттой л байгаа шүү дээ. Нэг баг гараад ирвэл одоо энэ баяртай болох уу? Стэн биш. Энэ өстө харамцтай лаг ярих юм байна тий. Хөөрхөн Тэрээс ярихгүй болохоос юу нь барил хүн шиг байгаа шүү. Мам тэр стан ирэхлээс орцсон. Ахтар явт. За сайхан цаалцгаа. За. Яг цаг болсон байна. Тэгэд нэг гэр бүл болж нэг хориг нэг өдрийг өнгөрөөсөндөө баяртай. Танай гэр бүлд одоо цаашлахын ажил хөдөлмөр болон за зорьсон зорилго, эрүүл мэнд бүх зүйлд нь одоо хамгийн сайн бүхний хүсэн өрөө, эргэн уулзах өрөөл дэвшүүлээд мордож доо. Баярлалаа. За их баярлалаа. Ажлын өндөр амжилт. За баярлалаа. За амжилт хүсье. Тоолно. За амжилт. За. Тоолно юм уу? Тэгээ. За баяртай. За амжилт. Хөөе бака. Энэ бас босоод ингээд гаргаж өгöd байгаа шүү дээ. За бүгдээ баяртай. За баярлалаа. За баяртай.